5-ыг үржих нь 9-с хасган 4 илэрхийллийг гишүүнчлэн үржүүлэх чанарыг ашиглан үржүүлээд хялбарчил. 5-ыг үржих нь 9-с хасган 4 илэрхийллийг гишүүнчлэн үржүүлэх чанарыг ашиглан үржүүлээд хялбарчил гэсэн байна. Ерөөсөө би ахаад энд биччихэдгий. Илэрхийлэл маань 5-ыг үржүүлэх нь 9-с хасган 4. 9-с хасган 4 гэж. Ингэж байгаа тийм. Тэгэхээр гишүүнчлэн үржүүлэх чанарыг ашиглах гэж байгаа бол уул нь заавал ашиглах шаардлагагүй те 9-с хасган 4 гэдгийг бодоод гарсан хариуг нь 5-аар үржүүлээд олцгож болно л доо. Гэхдээ гишүүнчлэн үржүүлэх чанарыг ашиглах гэж байгаа бол 5-аар гишүүн бүрийг үржүүлнэ. 5-ыг 9-өөр үржүүлээд ахаад 4-өөр бас үржүүлнэ. Ингээд энэ маань 5-ыг үржүүлэх нь 9, 5-ыг үржих нь 9, хасах нь 5-ыг үржүүлэх нь 4. Хасах нь 5-ыг үржих нь 4. Ажиглаарай. Хэдүүлээ сая 5-аар гишүүн бүрийг үржүүлнэ гэхээр 9-өөр бас 4-өөр хоёулангаар нь үржүүлэхээр болголоо. Гишүүнчлэн үржүүлэх чанарыг танилцуулсан эхний хичээл дээр яагаад ингэж болдгийг тайлбарлан харуулсан байгаа тийм үү? Яагаад тэгдгийг, яагаад зөвхөн 9-ээр үржүүлээд орхиж болдгоог харуулсан. Шалгасан ч болно. Зүгээр л энгийн аргаараа бодоод гарсан хариутаагаа тулгасан ч болно. За ямартай ч үнийгээ бодъё. 5-ыг үржих нь 9 гэсэн. 45 гарна. 45-аас хасах нь тэгээд 5-ыг үржих нь 4 хэдүүлээ? 20 штэ тийм. Тэгэхээр 45-аас хасах нь 20 болох нь. Ингээд тэнцүү 25 гарлаа. Гишүүнчлэн үржүүлж бодвол ингэж бодно тийм. Хэрв гишүүнчлэн үржүүлж бодмооргүй байвал зүгээр л хаалтан төхөөллөө хийж гүйцэтгвэл за энд харууллаа шүү. 5-ыг үржүүлэх нь 9-өөс хасган 4 юу илээ? 9-өөс хасган 4, 9-өөс хасган 4 нь 5 штэ. Жохон тодруулаад өгнө. 9-өөс хасган 4 нь 5 гарна. 5-ыг үржих нь 5, 5-ыг 5-аар үржүүлэхээр 25 гарна. Адилхан хариу гарч байгааз энд бүгдээрээ гишүүнчлэн үржүүлэх чанарыг ашигласан. Ерөөсөө гишүүнчлэн үржүүлэгч гэж хэлдэг. Харин энд бол уламжлалт аргаараа хаалтан тодорхой эхэлж бодоод тэгээд 5-аар үржүүлсэн.